Сайн байцгаана уу? Өнөөдөр чухал өдөр болохоор гадаадаар мэдчилж болохгүй. Юу вэ гэхээр өнөөдөр Монгол улсын хурлын сонгуулийн санал хураалтын гадаад дэх иргэдийн санал өгөх эхний өдөр байхгүй юу? Тийм болохоор өглөө эртлэн босоод дээл хувцас өмсөд цайц үг эртгөө уугаад Бээжин дэх Монгол улсын элчин сайдын яамн дээр очиод сонгууль өгөх нь иргэн бидний чухал үүрэг. Уг нь яг 6 сарын 20 21, 22, 23 гэсэн 4 өдөр санал өгөх боломжтой юм блэ. Гэхдээ би нөхөр маань ажлаас шүлээ аваад би хамгийн эрт очиж үгийгээд тэгсэрнэ. Хамгийн эрт нь өгч амжаагүй шүү дээ. Сонгуулийн бүртгэл болохоор яг онлайнаар явагдчихсан. Тэгээ 5 сарын дундуур эхэлсэн баха. Тэгээ 6 сарын дундуур хүртэл онлайнаар бүртгүүлээд тэгээд бүртгэл нь хаагдаад тэгээ өнөөдрөө сонгуул авах юм блэ. Гадаадаас санал өгөх иргэдийн хувьд бол яг хүнийг сонгохгүй мөлий. Зүгээр нам эвслийг сонгох хэрэгтэй мөлий. Тэр нь ихтэй жоохон тиймхэн санагдсан шүү дээ. Миний хувьд бол сонголт маань тодорхойсон. Би үндэсний үзэлтэй өв соёл ёс заншлыг маш их эрхэмлэн дэдэлдэг. Тэгээд эдийн засгийн хувьд бол төгрөг хүчтэй байх ёстой гэдэг бодолтой байдаг. Тийм болохоор ер нь огтхон чиргэлзэж тэнэлзэлгүйгээр санал өгсөн. Гэхдээ угаасаа ганцхан сонголт хийх юм чинь их удаан бодоод хугацаа үрээгээд авах ямар ч шаардлагагүйсэн. Монгол улсаас гадаадд амьдарч буй иргэдийн тоог би 200 мянга гэж нэг юмн дээрээс харж исэн за. Гэхдээ тэрэндээ нэг хитгээгүй 200 мянга гэдэг чинь бүр амар их тоо байс тээ. Монгол улсын одоо иргэдийн 10 хүн тутмын нэг нь гадаадд үйдэг гэвэл бас арай үнэмшлэг байхаа. Гэхдээ ер нь магадгүй ядаж тэгвэл 100 мянга гарсан бол байдаг л байж таарна шүү дээ. Тэгэхээр амар их хүмүүс аа. Гэхдээ нөгөө сүүлд сонгуулийн бүртгэл тусаад ерөнхий яг тоогоо гаргахтаа 13 мянган хүн гадаадаас сонгуул өгөхөд бүртгүүлсэн байна гэжсэн. Тэгэхээр бас боломжийн тоогоос. Гэхдээ сонгуулийн үр дүн харахаар гадаадаас саналаа өгсөн хүмүүсийн сонголт нь Монголоос яг ингэ саналаа өгсөн хүмүүсээс айгүй ондоо үдгийг би яг сүүлийн ерөнхийлөгчийн сонгуулиар харсан. Ер нь гадаадаас сонгуул өгсөн хүмүүсийн 90% нь одоо инх батгайд өгчсэн баггүй юу? Тийм одоо дүн бэсэн. Тэгээд Монголоос өгсөн хүмүүс болохоор дийлэнх нь хүрэл зоггойд өгөөд одоо ерөнхийлөгч болсон шүү дээ. Тэгэхээр бас асуудлыг дотроос болон гаднаас харж байгаа үнцэг ондоо байгааз. За энэ удаагийн бичлэгээрээ би гадаадд байгаа монголчуудынхаа сонгуультай идэвхтэй оролцохыг уриалсан бичлэг болохоор жоохон богино ичлээ шүү. За бай бай.